Уламжлалт мал аж ахуй аялал жуулчлалыг хослуулан хөгжүүлэхээр тэргүүлэх чиглэлээ тодорхойлсон хангай бүсэд улсын хурлын дарга учрал тэргүүтэй гишүүд сайд нарын бүрэлдэхүүн ажиллаж хууль тогтоомжийн хэрэгжилт болон чөлөөллийн ажиллагааны хүрээнд эхлүүлсэн эрх зүйн шинжилгээний талаар иргэдтэй нээлттэй ярилцлаа. Бүс нутгийн онцлогтой тулгуурлан Баян-Онгор, Өвөр хангай, Ар хангай аймагуд хөдөө аж ахуй, аж үйлдвэр, төрөлжсөн аялал жуулчлалыг бодлогоор дэмжиж аймгийн төвүүдийг авто замаар холбох, хилийн бомбуудын чиглэлд худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх зэрэг ажлыг эрчимжүүлж байна. Улсын хурлын дарга орон нутгийн бизнес эрхлэгчтэй уулзаж тэдэнд тулгардаг асуудлаар санал солилцсноос гадна төрийн албан хаагчд болон иргэд олон нийтдээ хаврын чуулганаар хилцэн батлах онцлог хууль тогтоомжийн хүрээнд уулзсан юм. Бараг 12-3 шат дамжлагт энэ ажлаас хурдан хугацаанд салахгүй орон нутаг 1000 хууль хийгээд бидаж эрхүүргээ хэрэгжүүлнэ байхгүй. Энэ дарга нарын орон сууцын яасан том олдсон газрын яасан илрүүгийн тэгэхээр бүгдээрээ эмнэлгээс үйлчлэгээ авч чадж гин үү? Энэ бол төрийн эхний ээлжинд тавих нэгдүгээр асуудал. Жижигүүрийг та нар минь арилжааны банкнаас талгаад өгөөрэй учруулсан минь. Өдөөнөө шилжээд ирэхээр 0.7 га газарч олдохгүй шүү дээ. Монголд үнээр банкудад маш монопол байдалтай байна шүү дээ. Нийгмийн даатгалын сангаар сонсгол хий гэж байгаа. Хууль өргөн мэдүүлэхэд хүний эрхийг зөрчиж байгаа хуулиудыг хилцэхгүй. Говь тал хээр хангаа хосолсон 3 бүсийн нутаг Баян-Онгор аймагаас улсын хурлын дарга учрал тэргүүтэй улсын хурал засгийн газрын гишүүдийн хангаан бүсийн томилолт эхэллээ. Аймгийн эдийн засгийн бүтцийг авч үзвэл уул уурхай, аялал жуулчлал, аж үйлдвэр, газар тариалан, мал аж ахуй зөнхөлж байгаа төдийгүй хил дамнсан бүс нутагт худалдаа үйлчилгээ, хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд онцгой анхаарч байгаа юм байна. Тус аймгийн хэмжээнд орон сууцчлуулах бодлого хэрэгжүүлсэний үр дүнд өнгөрсөн 5 жилийн хугацаанд нийт 1180 иргэнд 101 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосон нь дархан Эрдэнэт хотын дараа орох үзүүлэлт юм байна. Баян-Онгор аймгийн тухайд төрийн албаны заалгамж чанарыг чухалчлан нэгдмэл бодлогоор бүс нутагтаа жишг болох үс дэд үтцийн төслүүдийг хэрэгжүүлж байгааг улсын хурлын дарга төрийн албан хаагчдын төлөөлөлтөд уулзах үеэрээ онцолж байв. Нэг дулааны станц барья, гадны хөрөнгө оруулалт ирлээ гэд барий гэхээр сангийн аамдар 3 очдог. Бараг 12-3 шат дамжлагт. Энэ нэг шат дамжлагыг яваад бараг 18 сар болж байгаа байхгүй. Хамгийн багадаа шүү дээ. 18 сарын хугацаанд хөрөнгө оруулалт хийх гэжсэн байгууллага бол аль хэдийн орхио гардаг байхгүй. Хамгийн дээдлэлтэй 6 сарын дотор шийдэх болцоо одоо хуулийн хугацааг бид нар тавьж өгсөн. Нэгэсэндээ аймаг орон нутаг бие даагаад өөрөө асуудлаа шийдэх энэ орон зайг бий болгож өгсөн. Баян-Онгор аймаг, Өвөр хангай аймаг хоёулаа 10 аймгийн дулааны станцын асуудлууд нэлээд баригдаад явж исэн боловч тодорхой асуудлуудын улмаас гацсан тавх харж байгаах одоо ингээд артталт нэлээд утаатай байгаа. Төр хувийн хвшлийн түншлэлийн одоо гэрээгээр аймагуд өөрсдөө барих бүрэн боломж байна. Хувийн хвшлүүд өөрсдөө барих бүрэн боломж байна. Энэний одоо холбогдох шийдвэрийг гаргуулах талаас нэлээд санал дэвшүүлж ажиллаж байна. За тэгээд эдгээрийг бол одоо яг энэ хаврын чуулганаар одоо бариад хэлэлцээ шийдэх бүрэн боломжтой гэж харж байгаа. Дэд үтц барилга орон сууцчлалт эрчимтэй нэмэгдэж буй Баян-Онгор аймаг эдийн засгийн бие даасан байдлаа нэмэгдүүлэхэд анхаарч энэ онд нийт урсгал зардлынхаа 59%-ийг орон нутгийн орлогоор бүрдүүлэхээр төлөвлөжээ. Баян-Онгорчууд цахилгаан станцыг ашиглалтад оруулах нэн шаардлагатай байгааг хэлж ахмад насны тухай болон малчны тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг шүүмжлэв. Орон нутагт үнийн өсөлтөд иргэд туйлдаж байгааг учирлаж цалин тэтгэврийн нэмэгдлийг ч хөндлөө. Ахмадуудыг ганцхан харж үзээсэй. Ахмадуудтайгаа чигэнсэн тэр олон сайхан удаа амралт солилцлын газар байж болж байна. Тэтгэвэр тэтгэвэнд байж болж байна. Ажил хийх боломжийг олгож болж байна. Учрал даргын ярьж байгаа энэ яриа бол ерөнхийдөө их нааштай. Тэгээ бүх асуудлыг бол ерөөсөө зөв сайхан хөндсөн. Дэвшилттэй юмнууд нь одоо газрын асуудал дээр за тэгээ одоо мал аж ахуйн салбар дээр хийх гэж байгаа одоо энэ ажил үйлчлэгээнүүд нь бас их зөв юм байна гэж бодлоо. Төрийн хүн зөрчил бол хэтэрчээ. Одоо манай нэг хүүхэд нэг Баян-Онгор аймагт хүнсний дэлгүүр ажилладаг байсан. Тэгээд тэрний зөвшөөрлийг авах гээд жил гараа яваад сүүлдээ бараагүй орхисон. Одоо тэрний хүнсний дэлгүүр хаагдаад 4-5 жил болчихъя. Уул нь тэр чинь ажиллаж байсан бол тэр хүүхдэд хэрэгтэй байсан байхгүй. Тэгээд ингээл нэг ажилгүйдлийн орон байр нэмэлтэл байж байна. 120 зөвшөөрлийг би мэрэгжлийн холбоонд өгнөө. Цаашлаад төрийн албаны тэр дааж давшгүй зөвшөөрөл өгдөг тэр авилгын үйл уурхай болцсон байгаа. Тэр эрх мэдлээс нь энэ сайд нарыг тэр агентлагуудыг тэр салгана.
зөвшөөрөл гэдэг нэрийг гэрээ гэж өөрчлөөд, бүртгэл гэж өөрчлөөд, дүгнэлт гэж өөрчлөөд, гэрчилгээ, эрх олголт, батламж, магадлалын итгэмжил, лиценз гэдэг өөрөөр хуульчилсан. Энэ бол дүрм журмын саад тэг, гацаа тэг. Тэгэхээр их хурл цаашдаа засгийн газраас ч их хурлын гишүүдээс ч хууль өргөн мэдүүлэхэд хүний эрхийг зөрчиж байгаа хуулиудыг хилцэхгүй. Энийг хүн хийхгүй. Энийг тэр хиймэл оюун хийнэ гэдгийг хэлье. Монгол орны төв зэгт 6 аймагтай хил залгаа оршдог газар зүйн байршлийнхаа онцлог тулгуурлан Өвөр хангай аймаг тээвэр логистикийн төв байгуулах зорилтыг дэвшүүлжээ. Хилийн гарцгүй хэдий ч хэвтэй болон босоо чиглэлийн авто замын сүлжээг байгуулснаар бүс нутаг дамнсан худалдааны эргэлт нэмэгдэж төрөлжсөн эдийн засгийг эрчимжүүлэх боломжтой гэж тооцсон байна. Хөгжлийн бодлого цаашдын чиг хандлага тулгамж байгаа асуудлынхаа хүрээнд улсын хурлын дарга тэргүүтээ гишүүд сайд нар Тус аймгийн төрийн байгууллагын удирдлагуудтай уулзлаа. Орон нутагт засаглалын бие даасан байдлыг бэхжүүлэх ажил нь төрийн албаны иж бүрэн реформоос эхлэх учиртайг онцолж байлаа. Аймаг орон нутагт бие даа засаглах нөхцөл болцоог бүрдүүлэхийг бүх талаар дэмжинэ. Миний энэ чөлөөлтгээд байгаа зүйл бол төрийн албанд чөдөр тушаа болоод байгаа. Энэ бол тайлан мэдээ бэлтгэдэг. Энэ босоо удирдлагатай төрийн олон агентлаг яамдуудаас уяатай төв рүү мэдээ бэлтгэж ийн гэж шүн өрөөг усууд. Энэ ажлаас хурдан хугацаанд салахгүй бол орон нутаг 1000 хууль хийгээд бие дааж эрхүүргээ хэрэгжүүлнэ гэж байхгүй. Тийм учраас би төрдөө байгаа төрийн албан агч нар баталгааг сайжруулах, хамгаалах, өмгөөлөхөд бол би үргэлж зогсно. Яг орон нутаг шийдчих, эндээ зөв зохион байгуулалт хийхээр ийм ажлууд байгаа. Жишээ нь одоо барилга байгууламжийн дулаан алдагдaltaй холбоотой асуудлыг их ярьж байна. Тэнгүүт бид нар одоо энэ аймгийн удирдлагуудтай ярилцаад аймагаас одоо 2 томоохон мэрэгжлийн баг ажлын хэсэг гарч энэ одоо яг өвлийн эд хөвтөө үед энэ одоо сум орон нутагт байгаа энэ сургууль цэцэрлэг, эмнэлэг, төрийн захиргааны байгууллагын барилгууд одоо дулаан алдагдал нь юунаас үүсэж байна, ямар учир шалтгаан байна, цаашид ямар арга хэмжээ авах вэ зэрэг энэ дээр одоо мэрэгжлийн дүгнэлт гарах ийм ажлын хэсгийг бас аймагтаа гэхэд гаргаж байна. Арвай хэр суманд иргэдтэй уулзах үеэрээ улсын хурлын дарга чөлөөлийн санаачлага бол хүнд суртал, саад гацааны шалтгаан болсон давхарцсан дүрм журм төрийн хит оролцооноос иргэдэд чөлөөлөхөөс гадна хандлагын өөрчлөлт, оюун санааны чөлөөлөлт мөн гэдгийг тодтоглоо. Өвөр хангай аймагт хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр зайлшгүй барих шаардлагатайг онцолж, аймгийн эдийн засгийг бие даан хөгжүүлэх санаачлагуудаас уулзалтын үеэр дэвшүүлж байв. Банкуус санхүүгийн байгууллага нь банкны одоо энэ төлөлт нь хойшлогдоод энэ төлж чадахгүй нэг ганц 2 сар хугацаа зэрэг энэ хар зээлийн түүх гэдэг юм жагсаалтанд орчод байдаг. Тэгээ энийг одоо ерөөсөө монголчууд бүгдээр тэр жагсаалтанд орцсон. Хуулиндаа тэр архийг илүү хамаагүй илүү хэрэглээд байгаа хүмүүст хариуцлага тооцмоор байна. 2025 оны судалгаагаар Өвөр хангай аймагт 163 хүн архины хамаарлаар өөд болсон байгаа. 26 оныг улсын хурлаас хүүхдийн төлөө жил болгон онцгойлон зарласанд улсын хурлын дарга танд одоо мянган хүүхдүүд болон тэдний гэр бүлийн өмнөөс халуун талархал илэрхийлж байна. Энэ онд манай аймагт хуваарлагдсан хүүхд хамгааллын зардал маань 200 сая орчим төгрөгөөр буурч батлагдсан. 19 оноос хойш учрал гишүүн маань мэрэгжлийн нэгдсэн холбоотой эрх зүйн байдлын хуулийг батлуулсан 24 он. Яг тэр хуулийн дагуу 25 оны 2 сарын 18-нд дээд шүүхтүүд төр материалаа өгсөн. Үүсэм ойлгочтой хурлаа хийгээд протокол өдлөөд тэгээд дээд шүүх нь болох зэрэг одоо үндсэн хуулийн цэц рүү асуулсан гэж жил болох гэж байна. Мэргэжлийн холбооны хууль 19 он би өргөн барьж 24 он баталсан. Их юм болж баталсан юм шүү. Тэгсэн чинь дээд шүүх бүртгэх нь өөрөө үндсэн хуулийн зөрчилдөөгээр дээд шүүхийг цэцдэгцсэн. Тэгээд жил болж байна. За энэ хуулиа би бүртгэлийг нь улсын бүртгэлийн ерөнхий газар шилжүүлж байгаа. Хуулийн нэмэлт өөрчлөлтийг боловсруулад энэ хавар батлыг. Энэ улсын хурлын дарганы төвшүүлж байгаа чөлөөлийн гэсэн хөтөлбөрийг бол дэмжиж байна. Тэгэхдээ үндсэндээ улсын хурлын даргаас Өвөр хангай аймаг иргэд бол 3 үндсэн асуудлыг шаардж байна. Энэ төрийн албаны шинжилгээ цалин өсөлтөд холбоотой асуудал, ахмад эрүүл мэндийн асуудал, 3 дугаар өнгөрсөн жилүүдэд манай нийгмийн боломжийг хулгайлсан энэ ахмадуудын тэтгэврийг нэмэх, багш эмчнэр болон төрийн албан агчдынхаа цалин нэмэх ажиллах орчныг сайжруулах, малчдынхаа амьдрал ахуйд итгэх байсан тэр өмч хөрөнгийг төрийн өндөр албан тушаал байхдаа хулгайлсан, олонний нүдэн дээр баяжсан, тэрийг тайлбарлаж чадахгүй этгээдүүдээс
хөрөнгөний хураая гэсэн хууль бус хөрөнгө хураах тухай хуулийн төслийг хизээ батлах гэж байна вэ? Хизээ дэмжих вэ гэж их асууж байна. За энд нь миний бие бол хариулт өглөө. Улсын хурлын дарга маань ч гэсэн энэ хаврын чуулганы хэлцэх асуудлын дараалд оролцсон. Тэгээ ийм учраас улсын хурл бол хилцээд явна гэдэг байр суурь илэрхийллээ. Аймаг сумандаа тогтвортой ажлын байрыг нэмэгдүүлж байгаа хувийн хвшлийнхнийг хуулиас давсан дүрм журмаар залхаадаг хүнд сурталын бүх хэлбэрийг таслан зогсоохын тулд чөлөөлийн санаачлагыг дэвшүүлжээ. Хөдөлмөрлөж байгаа хүн бүрийг үйл ажиллагааны төрлөөс нь үл хамааран дэмжих хэрэгтэйг улсын хурлын дарга тодтогож үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрх, эдийн засгийн эрх, улс төрийн эрхийг бүрэн эдлэх боломжийг бүрдүүлнэ гэдгээ онцлсон. Арангаа аймгийн худалдаа эрхлэгчдийн зүгээс зээлийн хүү хит өндөр байгаагаас үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжгүй болдгийг хэлж, бичил бизнесийг дэмжих төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг зорилттой бүлэгт нь хандуулж өгөхийг уламжиллаа. Манайх чинь хөгжлийн бишэлтэй бол үйлдэл хос эмэгтэйчүүд тэгээ өндөр настай хамтуудаа бас ажлын байраар хангаж явж байгаа. За аймагтаа бол хамгийн хямд түрээстэй. Тэгээ стандарт одоо квадрат метр 4 м квадрат байдаг. За 4 м квадратны өвлийн одоо халаалттай үедээ бол 20,000 төгрөг гэхээр 80,000 төгрөг болж байгаа. Халаалтгүй зуны улиралдаа метр квадрат нь 17,000 гэхээр 68,000 төгрөг болж байгаа. Маш том дэмжлэг л дээ. Тий. Ер нь бол дажгүй шүү дээ, тий. Одоо бусад хувийн компаниудын ч юм уу байр ингэ түрээслэхэд юм олдохгүй шүү дээ. Хамгийн хямдхан түрээс чи манай арга 6,000 хүнс ажиллаж байгаа. За. Тэгээд бид нар болохоор таны зөвшөөрлөж тэгээд арх юуны зөвшөөрлөх гэхээр талбай хөрөхгүй байна. Тэгээд хөдөө нөхөн чиг голцоо манайхаар одоо үйлчлээс сурчсан. Тэгээд нэг дороос бүх юм авахаар байдаг. Тэгээд арх байхгүй. Өөр газраас авдаг байхгүй. Миний яриад байгаа энэ чөлөөлөе гэдэг байгаа чинь тань шиг одоо энэ бичил бизнес эрхэлж байгаа. Энэ хүмүүсийг л дэмжиж хүн цалинтай орлоготой бай гэдэг хүслийг нь ясаад ингээд бүх дүрм журм саатыг гацаагаад үж болохгүй шүү дээ. Хүн ямар халамж авъя гэдэг байгаа биш. Энд чинь бизнес эрхлээ, өөрийнхөө орлогоо нэмэгдүүлээгээд ингээд зүтгэж байгаа. Энэ зүтгэл болгоны хөдөлмөр болгоныг үнэлэх ёстой л гэдэг одоо ажиллаад байгаа. Тэгэхээр алдраад байгаа энийг надад яг хаанаас юу шаарддээ ихч та бас хэлээд тулгараад байгаа асуудал. Би тэгээд нэгтгэд энийг би яг хөөцөлдөж ажил болгоно. Иргэдээс уулзалтын үеэр улсын хурлын дарга чөлөөллийн санаачлагын хүрээнд хэрэгжүүлэх хэд хэдэн гол ажлуудаа багцлан танилцуулсан. Үүнд орон нутагт эрх мэдлийг шилжүүлэх, төр хувийн хвшлийн түншлэлээр төсөл хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх, татварын реформоор хувийн хвшлийнхнийг дэмжих, мөн нийгмийн даатгалын тогтолцоог шинчлэх зэрэг ажил багтаж байна. Монголын төр өөрөө тухайн тэр зөвхөн босрол эрүүл мэнд гэхгүйгээр бусад салбаруудынхаа адилхан нэмэгдүүлэх асуудлыг гаргаж ирж тавиачээ. Салбар болгон дээр салбараар навч цалин нэмэгдүүлж байгаагаас үүдээд тухайн одоо юу гэдэг нийтлэг үйлчилгээний салбарынхан ч гэсэн цалингийн асарх зөрүү гарч иж байгаа гэдэг асуудал тавьж байгаа. Энэ төрлийн байгууллагуудын хувьд цомтгол болоод одоо энэ хэмнэлтийн асуудлуудыг бас байгаа онохгүй байна гэдэг асуудлыг гаргаж ирж тавьж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн бол өдөр тутмын эрхийн зөрчилтэй яг өнөөгийн нийгэм тулж байна. Тэгэхээр боловсролын асуудал, хөдөлмөрлөлтийн асуудал, одоо их олон эрхийн асуудлууд яригдана. Гэхдээ би өнөөдөр ганцхан асуудал юу ярих гэж байгаа гэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүнийг нийгмийн амьдралд оруулахад хэрэгцээтэй дэд бүтцийн асуудлыг ярих гэж бодож байна. Өмнөх хөдөө аж ахуйн сайд гарч ирээд ноолор угааж гаргана гэд өмнө жил ноолор өсөөгүй. Дээрээс нь хөдөө аж ахуйн малчтын бүх орлого олдог бүх зүйлүүд ерөнхийдөө бол нэг үгээр хэлээд бойкотлсон. Эрдэнэ уулгын сумын 20 гаруй мянган иргэдийн урдаас манай Эрдэнэ уулгын суман дээр байгаа энэ зуухны талаар ярмаар байна. 14 зуухтай. За тэгээ социализм үеэс эхлээд байсан зуух маань яг хэвээрээ байдаг. Шүгэлтүргээд нэг юм алга. За сая 2 хоногийн өмнө тог тасрахад Арангаа аймаг тэр чигтээ хөлдөх байдалтай боллоо. Бид нар үл яах вэ гэхээр ерөөсөө тэтгэврээ сая 500 мянган төгрөг болохыг л дэмжиж байгаа. Тийм учраас би бол юу гэж боддгоо гэхээр одоо энэ амьлагчдаас орж ирээд байгаа энэ мөнгө хаашаа ороод идэх юм бэ? Би нийгмийн даатгалын сангаар сонсгол хий гэж байгаа. Буруу зүрэг тогтооё гэж байгаа. Тогтоол гаргая гэж байгаа. Хууль хяналтын байгууллага шилжүүлээ гэж байгаа. Нэг мөр эзэслэе гэж байгаа. Хоёрт нийгмийн даатгалын сангч бай, наад эрүүл мэндийн даатгалын сангч бай. Маш одоо зөв менежментээр удирдах тал руу нь явуулахгүй бол болохгүй. Тэгэхээр нэгт бол энэ санхүүгийн сахилга ба хариуцлага нэмэгдүүлье гэдэг зорилгоор энэ төв банк өөрөө энэ банк санхүүгийн салбарт явуулж байгаа энэ тохируулгуудаа зөв болгох хэрэгтэй. Дээрээс нь банкны хуулийг одоо хавар оруулж ирээд гадна дотны банк орж ирэх нөхцөлийг бүрдүүлээд тэгээ ингээд сахилга батыг нэмэгдүүлээд ингээд явъя. Тэгээд энэ зээлийн хөв бууруулгын арга хэмжээ бол миний одоо мэдээж нэгдүгээр зорилт.